Өнөөдөр ажил дээр ирсэн. Охин маань бэбиситертайгаа гэртээ үлдээд тэгээ би гяс хүрээд ирлээ. Өнөөдөр юмаа янзлахгүй бол 2 хоногийн дараа онгоно гэд танд тулгаж хийдэг. Угаасаа өөр зав байхгүй. Декреттэй гэртээ байжгаад тэгээд тэрний өмнө нь болохоор локдаун хөл хорой гэд онгоохгүй нэлийн удаан онгоохоогүй. Тэгээд жирэмсэн гэд бас нэг сайн ажиллаа хийж чадаагүй. Жирэмсний сүүлийн саруудад нэлийн удаан бас сайн ажиллаагүй. Одоо л ажилдаа уцаж орж ирж байна. Амар гоё юм. Өнөөдөр бүр ингээд жирийн хувц мовц өмсөд гарсан чи амар гоё юм нөгөө дандаа гэртээ тэгэл гэртээ гэрийн хувцтай эсвэл унтлагын хувцтай хөвгөлдөг цамцтай ч юм уу тэгээд хүүхэд ингээл нөгөө тэрэл ийшээ гуйлгаал зооруулдаг. Тэг өнөөдөр ингээд яг ажил руугаа ингээд зүгээр хувцас өмсөг гарсан чи амар сонир бүтик зуны хавар зуны юмнуудаа бүгдийг хураачихсан. Энэ хоёр хүүрхэнт ингээд шалдан манах шинэ парта болсон ахгүй гэсэн чи манай эзэн балаа юм шиг юм яг энд гой хоосон ханаас энд би болон том юм хэмжээний зураг тавих хийсэн чинь яг тэр хан дээр манай очиод нөгөө парны шинэ парны тохируулгыг хатцсан бах юм. Эсвэл ганц хоосон ханыг маань тэгээд өнөөдөр энэ хевсийг би янзлан амар халтруулсан юм чи анх айгүй гой зүйлийг ягаан өнгөтэй гоё исэн. Хевсээ цэвэрлэн өвлийн чимэглэлээ аваад ирчихсэн. За тэгээд энд өвлийн бараа зарим нэг юмнууд маань ерөнхийдөө цанх могооган өнөөдөр ингээл ийм жоохон замбраагүй юм да. Манай пар аягүй гоё юм юута эндээ юм байруултаа тэгээд ингээд хөтлөгөөд доороо юм дугуйтай. Тэгэхээр заавал ингээ хан руугаа ингээ шахаж тавих юм уу эсвэл гоё ингээ өрөөрүүгээ яах юм уу тий ингээ өөрөө гоё дураараа миний дугуй муу гэсэн ингээ сайн цэвэрлэж юм. Тэгвэл бол дараа нь хөдлөхөд ийм гоё цагаан парт болсон. Энд чинь өмнө нь ингээ бүр цонхны тавцангаасаа наашаа ингэж бүр гарч ирдэг. Тэгээд энэний урд ингээ юм хийж болохгүй жоохон онцгойсэн. Тэгээд цаадлын хан шар эснийг нь гоё цагаанаар будаад тэгээд одоо ингээ за одоо энэ өмнө нь тэр парны өндөр айгу эвгүй байсан болохоор энэ ширээг бүр ингээ доороос нь бит хоёр ингээ хөлийн бүр хөрөөдөж ингээ өндрийн тааруулж исэн. Тэгээд одоо гоё ийм гоё цэвэрхэн парт болсон юм чи одоо гоё юу авнаа, энд тавих юм авнаа. Гэхдээ эхний ээлжин зүгээр байгаа юмараа эхлээд жоохон тий дэлгүүрээ ямар ч ясны жоохон амь оруулаад тэгээд харъя хөл хорой морой яах нь. Тэгээд ер нь бол энд гэхдээ энэ болонд би гоё юм хийх санаа бол байгаа. Өнөөдөр ингээд цонхоо угаан амар муухай. Тэстэй. Энэ аргагүй баг хагас чил хүрээгүй. Цонхоо гэлзуучлаа. Одоо гэс кофе гууж байгаа нөгөө сая орж ирэхэд пар нөгөө нэг шинэ пар маань насаагаагүйсэн болохоор амар хүүтэй. Тэгээд гоё халуун кофе уугаад одоо пар маань гоё халж ийн. Тэгээд тэр хооронд нь сайхан хөдлөөд жоохон дулаацчитэл бутик маань гоё дулаахан болчихаг. Тэгээд одоо үсээ дэшин шуугаад кофе гууж дуусгачаа тэгээд гэлзууч. Хоёр цонхоо ямарч ийсэн доторхын нугаачлаа. Тэгээд нэг үсэн доторхоо янзалж гарч гадна талаас нь цонхоо чимхэлтлээ ингээд шалдан гүгэлтэнүү тавьчих. Тэгэхгүй бол нөгөө дотор юм ихээр хүмүүс хараад тэгээд сайн нөгөө цонхоо угааж хахад бас амар хөөрхөн хүмүүс хизээ онгох юм. Миний дуртай бүх
юмдаа ер нь Neswift тоосмоос авах янз бүр. Энэ ингээд бол ноото альчуурыг гаргаж ирээ тэгээд ингээд шалаа ичиж чаар амар гоё үнэртэй. Тэгэл гоё цэвэрхэн альчуур базад заваараад байхгүй. Маргааш хитэгээр цэвэрлэгч гэсэн би нөгөө хувцсныхаа үлгүүр тавилгаа тавихтаа ийшээгээ ингээд юмаа тавихаас өмнө доотлын шалын ингээд амар гоё янзлчдаг юм билүү. Архлынхын ингээд хоосон байгаа тэр цэвэрлчих гэж одоо. Тэгээд ийм амар тийм нөгөө шууд газар сайхан мөлхөөл арчичдаг шүү дээ. Ер нь тэгэл хөдөлгөөн хийхдээ гоё спорт хийж ингээл өөрийгөө ерөөсөө тэгж ажил хийж амар зүдэрж байгаа гэж бодохгүй амар гоё спорт болно гэж одоо тэгээд цонхоо гадна талаас нь угаах гэсэн чинь цас орд юм тагаад. Йоо. Гэс угаачлаа. Энэ яг одоо сонсож байгаа. Дуртад өнөө тэнийг гошоод ирчихвч. Өнөөдрийн байдлаар нэг иймэрхүү ямар ч исэн бүх юмнуудаа гаргаад үлдвчлөө. Одоо энэ хевсээ маргааш янзлна. Энэ хоёрыг гоё чимэглэж цонхон дээрээ тавина. Хоёр шалдан. За гадаа засварж ийн алдаа. Ерөнхийдөө юмнуудаа гаргаад тавьцаа. Энийг найз маань энэ малгайг авна гэдгийгс энэ угаасаа хоёрхан үлдчихэж тэгэхээр нэг нь гэраа чи хар өнгөтэйг нь авна гэдээ лөө. Нэг нь тэгэхээр цааш нь авч далтхийн. За тэгээд энэ хоосорсон энэ хоосон хайрцаг тэр болохоор энэ чимэглэл хавар маврын чимэглэлүүд байгаа. Бид нарийгээ би гэртээ аваад далт чинь энд болохоор хавар намрын юмнуудаа хураачихсан. Тэгээд энэ үнцгийг жоохон ингэж өөрчлөөд нэг энэ чи ингэж тавьчлаа. Тэгээ одоохондоо ингэж тавьчлаа. Тэгээ яванда бас өөрчлөөлээ нах. Ямар ч өнөөдөр бол ингэж дуслаа. Йоо бүр ядарчлаа. Охинооч санжийн хөрхийн минь өнөөдөр анх удаа ээжээсээ хол удаан байсан. Гэхдээ бэбиситер маань аягүй дайжгүй охин байгаа. Тэгээд би баг бэбиситер гэхээс илүү миний хуурай дүү маань болчихсон. Сайн байгаа анаа санаа зовтгүй юмаа хийгэрэй гэд над руу хөөрхөн мессеж явуулсан байсан. Хэрлүүгээ хайрах зам. Гата ийм гоё ардаа. Нийлцээс. Чингүү Макдоналдсаас юм аавн гэд тэгээд манай бэбиситер маань бас Макдоналдсаас юм захисан. Одоо тэрийг авчаа тэгээ гэрлүүгээ охин дээр очив. Охиноо твч унтий да. Өглөөний минь. За 2 дахь өдөр нь өнөөдөр бутиктэй ирчихсэн. Чигдэр охин маань айгуу дайжгүй байсан. Чод намайг хараад инээгээд амар хөөрхөн би тэгээд орой унтуулаа. Тэгээ шүн угаасаа өнөөдөр болохоор хевсээ гоё зүйлийн ягаан өнгө оруулна. Энэ хевсийг бас гоё болгоно. Ягаан болгоно. Тэгээ одоо энэ толботой хэсгүүдийг чинь янзлах гээд байгаа шүү дээ. За ямар ч хэсэн цацчлаа. Тэгээд би өмнө нь хэрглэж үзэж байгаагүй зүгээр л уншиж байгаа л за энэ хийс цэвэрлэхэд гээл авцсан. Хэрглэхэд амархан санагдаад зүгээр шүршээд тэгээд 2-3 цаг хатааж байгаа тэгээд тос орчор соруулна гэд. Харын үр дүнгийн хэдүүлээ ямар яах нь. Ямар ч хэсэн ингээд энэ хоёр хевсийг цацхад баг энэ юу дуусчлаа шүү дээ. Энэ блинк гээд энэ.
За одоо цаг 12:10 минуттай байна. Тэгээд 2 цаг байлгана гэхээр чи хэдүүлээ 2 цаг хүртэл тий угаасаа яг авах юмнуудаа гаднаас аваад тий бас энэ жижигхэн өрөөнд ийм хими юм амьсгалмаарг байгаа байхгүй. Тэгэхээр одоо гарчаад тэгээд өөр гадуур хөөцөлдөх авах юмнуудаа бүгдийг авчаад өдрийн хоолоо идчихэд орж ирээд хийсээ тусгаад тэгээд юмнуудаа эндүүдээд болох юм байна яг. Зарим нэг юм авч та хаалганы гоё сургуулийн гоё алтлаг тийм байрал олддоггүй өөр дэлгүүр орох гэсэн залхуу өрөө. Өчтөр оброч архицсан байсан. Өнөөдөр оброч аваад ирсэн. Харчихсан цэвэрхэн болохын хувьд бол боллоо. Гэхдээ толгой бол нэг сайн арилсангүй. Тийм тэгэхээр энийг сайн биш юм бэ. Эсвэл би жоохон яаруу яачгүй. Энэ бол нэг сайн арилсангүй. Манай нэ зэрцэн тасалж байна. Драйди 3D цасан ширхэг хийж байгаа. Тийм ээ. Однуудаа болохоор хийчихсэн. Энд гоё хар цагаан од. 2 жилийн баялаа авчирсан. Ямар гоё. Өөрөө тэмдэглэж байгаа шиг ээ. За ариуныгийн хийсэн юмнууд нь энэ ч гоё зол сарын жигмэг. Өнөөдөр цагаан нэрх хэвээр гоё навт. Энэ аюу гоё болчихсон. Энэ Amazon-аас захиасан. За одоо юмаа эндүүд нь би дандаа хажуудаа мастер класс дээр iPad-аар тавиад тэгээд хичээл үзэнгээ эндүүдчдэг. Эсвэл YouTube-ээс гоё подкаст, Идрэгийн подкаст ч юм уу гоё сонирхолтой зочин мөч орсон тохиолдолд юм үзэнгээ гоё эндүүдчдэг. Хөөхөн магазин артлан хартаа энэ бант кинартаа нуруунд дээрээ бант ихтэй богинохон өстэй хүмүүнд бол хөөхөн магаз эсвэл дээш үсээ шууж өмсвөл аймаг хөөхөн. Би банттай юм дугасаа магасгүй та нар мэднэ. За өмнө нь нөгөө замбрааг байсан одоо ийм гоё замбраатай болсон. Найзынхаа өгсөн цэцгийг гоё баарандаа хийгээд тавьчихсан. За өнөөдөр 3 дахь өдөр уул нонгой гэжсэн. Манай арай дуусаагүй. Тэг үнэхээр амар их ажил байсан болохоор одоо би газ цонхоо янзлаад тэгээд цонхоо чимгэлээд тэгээд ерөнхийдөө яг хөө чимгэлж байгаа хоорондоо онгоочи тий хүмүүс орж ирвэл дэрлээц гэж бодсон. Gute zum Zweijährigen und einen guten Start nach der Pause. Wow, danke schön. Ямар гоё зүтгнүүд вэ? Wow. Дөрөв болох чинь гэж бодчих. Ингээд яг анзаархад ганцхан юм жижигхэн өрөө гэсэн мөртлөө яг цай талаа юм игээ бүрстэ
амар их ажил юу. 3 өдөр дараалж ажиллаа тусахгүй ингээд далавчаа ингээд нөгөө болцсонд нь бүр баярлаад би зүүж үтчихэд ингээд Google-тэй эндээ өмсүүлсэн чи ингээд болохгүйс аахгүй тэгээ хувц өмсүүлсний дараа өмсүүлсэн чи амар гоё болж байна. Би тэгээ бүтэхгүй бол яана ингээд дотроо амар гоё юм ингээд бодчихдаг штэ хүнтэй ингээд яа них гоё ийм гэд визион одоо байгаад байдаг. Тэгээ яг хийхээр заримдаа болдгоо тэгээд бүр бүтцэн чи амар баяртай гоё харагдчих. Хүмүүс хажуугаар өнгөрөхтэй хараал энэ амар гоё. Одоо уг нь өнөөдөр үдээс хойш юм уу өнөөдөр хагасаа өдрийн үдээс хойш юм уу нэгтгэд өглөө цагаан далавч нь ирэх байгаа. Тэгээ цагаан далавч ирэнгүүт нь би эндээ энэ нэмэлтийг цагааныгаа хийчин. Тэгээд ерөнхийдөө тосч байгаа да. Сайн мэцгаана уу. За өнөөдөр ерөнхий юмнууд маань болчихсон. Гэхдээ өнөөдөр нэг одоо нэг жижиг сажиг одоо жишээлх юм бол энэ үлгүүр илүү үлгүүр энэ төр одоо нэг шинэ бараа иртэл эднэр маань хоосон. Тэгээд энэ эднэрийг энийг янзлан энэ одоо нэг л ирэмэрэ надад ерөөс таадагдахгүй байгаа. Энийг байрын сольдог ч юм уу яадаг чи нэг юм хийж янзлана. Гурван 99 гэдэг. Тэгээд би энийг баг одоо 3 дахь жилдээ хэрэгжилж штэ. Тийм нээлтэн дээр тийм өнгөрсөн жилийн одоо тэнийг тэгээд өнгөрсөн жил бас хэрэгжилжсэн. Тэгээд үлдсэний талт хийцэн байж байгаа. Энэ жил дахиад хэрэгжилж байна. Гой цасаага. Манай бутикний хийх юм нь юм алтан шаргал тэгээ цагаантай. Энэ болохоор silver те мөнгөлөг болохоор энийг гэрлүүгөө өнөдөр буцааж авч явна. За өнөөдөр шинэ өдөр ажил дээр өнөөдөр миний цагаан талавч ирсэн. Тэгээд өнөөдөр одоо энэ талавчаар гоё 2 дахь цонхоо янзлах гээд гоё ягаад амар том сүртэй. Энэ нөгөө дараа нь би цонхоо янзалсныхаа дараа ч гэсэн би ингээд эх жил мэл ч юм уу карнавал багтнаатан мадамд ингээд гоё өмсүүл гэж бодоод тэр нэгсэндээ дахин хэрэглэгдэн гэж ингэж авсан. Өнөөдөр 2 дахь цонхоо гоё болгоно гэ бөө баяраа. Энэ гоё юм байна. Хараасаа илүү гоё юм байна. Тэгээ би өнөөдөр яг мэдсэн юм шиг бүр яг цагаан юмтай ирсэн. За тэгээ өнөөдөр хийдүүлээ 2 дахь цонхоо гоё янзлаад тэгээд ерөнхийдөө бутик маань бутикийн ажил маань дуусж байгаа. Тэгээ өнөөдөр үүдээ нэн араасаа ингэж харагдчихээн. Өнөөдөр энэ тэр Google-тэй юм өмсөлчин. Одоо тэгээ цагааныгаа тэнд тавиад тэгээд ер нь бол гоё алхгаа л юм. Эртэд энийгээ янзалсан. Энэ талын инкнэндээ энэ адвенц кранц гэдэг штэ тий. Энийгээ 4 одоо нөгөө яг 100 сарын баярыг ухтах 4 ням гариг асаадаг. Тэгээд энэ маань бүр анх нээлттэй хийхэд л энийг анх авч исэн. Тэгээд одоо хараа. Хоёроо өрхөд бэж л байгаа хгүй юу? Тэгээ 3 жил болж юм. Тэгээд ийм хөөрхөн. Би энэний шүүгийг онгоолгоо дотор нь юм оймс тэгээд малгай залгай янз бүрийн юмнууд хийцэн. Энэ доор нь болохоор тос кашмирийн юмнуудаа тавьчихсан. За би нөгөө штатив гээд нөгөө камера тавьдаг хөлөө гэрлүүгээ аваа явцгаахгүй юу? Тийм болохоор өнөөдөр нөгөө та нартай яг энэ цонхоо яаж чимгэлж байгаагаа харуулах тийм боломж авахгүй. Тийм болохоор би зөөр явцын донд нөгөө цагаан талавчаа гоё юм улаан даашин зэн дээр өмсөвчт юм билүү? Би Италиас авсан тийм. Хэрвээ одоо ингээ корона энтер гийгүйсэн бол амар гоё өөрөө нөө яваад Италиас ингээд би юмаа өөрөө сонгоод тий материалыг барьж үзээд боддоор хараад ингээд өөр аавна. Одоохонд болохоор би ингээд цахимаар захиалж байгаа. Ийм гоё улаан даашинзэн дээр цагаан талавчаа зүйлгэн. Улаан дээрс та цагаан талавчгүй ягаад. Тэгээ би дээр нөгөө нэг одоо энэ харын дээр болохоор энэ софттай малгай энэ болохоор энэ цагаан энэ манай түрүү жилийн өвлийн бест селлер малгайхгүй юу айгуу гоё 90% ноос яг цэвэр ноос нь тэгээд энэ шүрэн софт шүрэн болохоор айгуу гоё тийм чанартай хийсэн. Би Францад захиалж авчихсан. Тэгээд энэ миний цагаан надад өөр үлдээгөө гэхдээ би энийг зүгээр декорацид ашиглчихна. Тэгээд дахиад захиалах гэсэн чи яг ийм нь байхгүй байгаа байхгүй. Тэгээд хар болохоор ганцхан 2 эсэн нэг нь манай найз бүр захиад цаашаа тавиараа гэсэн тийм. Энд болохоор би одоо өөрийнхөө өмсүүлэхээс за ийм гоё харагдчихээн да. Вау, улаан дээрстэй цагаан тал бол янзтай харагдчихээн. Най, хойм. Сток.
you. Schönen Tag. Ja. Aber der ist so süß. Aber guck mal, wie süß ist der einfach. Өчигдөр уржигдөр хоёр уг нь ингээд бичлэгээ гоё хийгээд дуусгачих гэсэн чи хүн орж ирээ яг бичихгэнгүүд хүн орж ирээд ойрдоо нөө шинэ жилийн үе гээд маш их хүнтэй байгаа. Тийм болохоор өнөөдөр дахиад нэг оролдлого хийж энэ гоё бутикны өнгөтэй гоё төстэй болохоор тавьсан энэ хоёр талаар нь үздэг иймэрхүү юмд германчууд ерөнхийдөө айгүй юм даруухан өнгөнд дуртай юм боор шаргал саарал юм уу харах хилтгансан эсвэл ингээд илдөө чулуу шигтгээтэй ч юм уу нэг тийм ганган юмд айгүй тааруу одоо яг энэ чанартай ноолор авдаг хүмүүс маань дандаа нэг юм дундаж завсрын өнгө юм органик юм ноолор өнгө юм авдаг тийм болохоор би ихэнхдээ одоо нэг яг эдгээр би өөрөө гой өнгөлөг юмд дуртай гэхдээ би үйлчлүүлэгчтэй бодож юм авдаг байгаа. Тэгээд хэдүүлээ одоо манай дэлгүүрт юу харах вэ? За ерөнхийдөө юм нөө гоё кашмирийн эсвэл юм гоё кашмир торготой хойсон кашмир торго ноолуур торго хоёрын хойсон юм гоё иймэрхүү дашинс тэгээд юм гоё органик өнгийн ерөнхийдөө юм илүүдтэй би өөрөө угаасаа ингээд яг хүмүүстэй эдрийг ингээд тайлбарлахдаа органик гэдэг маань ямар нэгэн будаг шоонд оруулаагүй те ямар нэгэн цайруулалт энэ төр хийгээгүй яг байгалаараа байгаа тормны нөгөө ноос гэд нөгөө нэг тэмээний одоо ботхны 2 настай үеийнх нь самансын ноос нь тийм зөөлөн дулаан бидэг тэгээд тэрнгээр ингэж хийсэн гоё юм тором гэсэн юм байгаа камел гүйл гэдэг ерөнхийдөө иймэрхүү юмнууд аягүй сонирхдаг германчууд. За энд болохоор ерөнхийдөө юм ноолуурын өнгөнүүд гэхдээ энэ маань бас их сезоноор те ерөнхийдөө намар юм уу хавар айгүй сайн зарагддаг. Тэгээд яг өвөл болохоор жоохон хэцүү хүмүүс нөө доор нөмсөх гутлаа асуугаад идэх. Энд болохоор арай илүү өнгөлөг юмнууд энэ нь гэхдээ Европ брендийн ноолуур байгаа. Мэдээж Монгол ноолуурын чанарыг бол миний бодлоор бол гүцэхгүй гэхдээ загвар нь айгүй сайн байхгүй. Ингээл захна гэхэд ингээл ийм гоё задгаа унжсан ийм захмахта тэгээд ханцуу өмсгөл нь яг нөө Европ хүмүүст айгүй тохирсон. Тэгэхгүй бол нөгөө зөвхөн говийн юмнуудыг тавихаар нөгөө өөрчлөлөгчд маань зарим нь харьцмаар нь дээдлээрээ таарад ханцуун таардаггүй ч юм уу те эсвэл ингээд том багтаад цээж нь багтаа тэгээд томыг авчаар хит урттаад байдаг. Тэгэхээр би юм Европ брендинг юм ноолоор бас их авдаг. Тэгээд энэ айгуу гоё юм нэмэрхүү өнгөнүүд бас юм галзуу тод өнгөнд дуртай хүмүүс бас байдаг. Тэднэрийгээ бодоод нэг хэсгийг ингээд жоохон өнгөлөг асафайл краген гэдэг германаар тийм хүрхрийн цагтаа доошоо юм унжсан болохоор нь ийм цагтаа цамц дотор нь зүгээр хөөрхөн сарачгүй кофт өмсөөл айгуу гоё зангитай цамц кофт өмсөөл тэгээд гадуур нь уулчил ялангуяа торгон кофтны гадуур өстой гоё. За тэгээд энэ болохоор бас яг нөгөө нэг герман брэнд тийм цагуур арай жоохон ийм том юм айгу авахгүй бол нөгөө германчууд чинь цээж айгу өргөнтөө тэгээд ийм хөх мөх айгу томтаахгүй. Тэгэхээр ингээ гоё юм өмсгөр хэдийгээр арзмаар нь мөн ч гэсэн ингээд болтгоо. Тэгэхээр нэг ийм салбайсан нэг иймэрхүү юмнууд айгу өмсдөг. Энэ айгу гоё хардаа ийм цагаан ийм цаг 100% ноолуураа.
Тэгээд ерөнхийдөө ихэнх нь ингээд юм цээж томтой. Тэг ингээд юм өмсөхөр цээжинд ингээд мөөмөнд өөр хөвгтөд ингээд дандаа богоносчдаг. Тэгэхээр юм навсаас юм айгүйх зарагддаг юм билээ. Би нэг анх айгүй нийтдээ яг арзмаар харин тэгэл өөр шигэл юм бодоод айгүй тийм жижигхэн тийм файн тим юм ягацсан чи юм насгар юмнууд нь айгүй их хурдан зарагддаг. Германд байдаг хүмүүс нь бол мэдж байгаа Guido Maria Kretschmer-ийн ийм collection гэсэн энэ болохоор кашмир тэгээд Noos хоёрын хол цагаан shopping queen гэдэг нэвтрүүлэг байдаг аахгүй юу? Чамд нэгсэндээ 500 евро өгөөд тэгээд чи 4 цагийн дотор тодорхой урайнд ор хувцас одоо өөртөө чимэглэл зүйлтэй олж авах тийм одоо challenge маягийн тэмцээн. Тэгээд 7 хоногийн одоо 1-ээс 5 дахьт нь ингээд 5 хүн хоорондоо өрсөлдөд хамгийн гоё хувцаа авч хамгийн гоё урайндаа одоо тохирсон хувцаа аваад тэр 500 еврогоо гоё зарцуулсан, зөв зарцуулсан тийм хүнд ингээ хамгийн хүндрэ оноо аваад тэгээд ялагч нь 1000 евро илүү авдгийн. Дуртай үздэг бейсээ урдан завтаахта одоо baby гээ завгүй алцсан чи 1-ээс 5 дахь 5 оролцогч ороод ингээд энэ 5 маань тэр одоо цаанаас өгөгдсөн урайнд ямар хамгийн гоё хувцлалтыг одоо бүрдүүлж чадсан. Тэгээд 4 цагийн дотор 500 евронд багтаагаад хувцаа, үсээ, мейкап болон одоо юугаа хувцас аксессуараа ингэж авч чадсан тэр хүнд өндөр оноо өгөө. Тэгээд оролцогчд маань бас нөгөөдхөө дүгндэг. Одоо жишээл нийт өдрийн оролцогчийг бусад өдрийн оролцогчид оноо өгөө. Тэгээ хамгийн сүүлд энэ Guido Maria Kretschmer маань өөрөө оноогоо өгөөд ингээд хамгийн өндөр оноотой төрүүлээд мөнгөн шагнал авдаг. Амар гоё нэвтрүүлэг. Би бүр ингээд энд орох юмсан гэж амар хүсдэг. Яг бол надад 4 цагийн дотор 500 евро ямар ч урайнд хувцастэй би бол өстой доор нь олдог. Би манай нөхөрт ихтэн чи айгуул цагийн дотор хувцас олчоод өсчөнд орчоод айгуул юм уншаа суучих байхтай гэж шал. Тэгээд энэ Guido Maria Kretschmer-т би амар дуртай. Хувцлалтанд үнэлгээ өгөхдөө ингээд дандаа ингээд сэтгэлээ хэлдэг байхгүй юу? Ингээд дүгнээд за та ийм юм хувцас ингээд ингэчээ уул нь ингээд энийгээ та ингэсэн бол илүү гоё яах юмсан ч гэдэм үү. Энд чинь гоё илаа гэдэг дэлгүүр хийсээ явж хахад нь наадхаа авал өстой уул нь гоё яахгүй юу ингээд тийж мэгдэг. Тий яг тиймэрхүү одоо хэлж байгаа комментууд нь наадтай амар адилхан. Би бас яг ингээл нэг үзэж байхдаа нэвтрүүлгийг үзэж байхдаа би ингээд хийдэгхгүй. Вау, тэрийг аваач тэр нь илүү гоё юм биш үү гэл. Тэнгүүд яг ингээл Guido-гийн хажуудлаас нөгөө нэвтрүүлгийн дундуур комментар нь орж ирэл өө тэрийг авсан бол илүү гоё ийсэн ч гэдэг юм. Тэгээд бид хоёр айгу тийм адилхан төстэй ингэж нэг сэтгэл дандаа хийлдэг. Тэгээд би ерөнхийдөө айгу дуртай. Тэгээд би Guido Maria Kretschmer гэдэг энэ дизайнерын юмнуудыг бутиктэй айгу авах дуртай. Энэ Европ дизайнерын энэ задгаа энэ цамцыг одоо энэ говийн одоо энэ задгаа цамцтай ингээ харьцуулъя л та хэдүүлээ. Тэгэнгүүт ингээд одоо нэг арцмаар гэхт чинь энэ хардаа одоо ингээд жишээлх юм бол айгүй юм цээж юм жижигтэй. Тэгээд ингээд одоо яг энэ арцмаарыг өмсдөг хүн энэ цамцыг өмсгөр ингээд энүүгээр нь ингэж юу яагаад жатаагаад тэгээд идэг байхгүй. Тэнгүүд энэ Европ нөгөө дизайнерын хийсэн юмнууд ч болохоор ингээд өргөн хардаа ингээд ийм одоо зүгээр яг адилхан дизайнтай хоёр одоо би танарт хоёр яг адилхан дизайнтай хоёр цамц мөртлөө нэг нь ингээд амар юм өргөн сул ингээд энд нь нэгсэндээ хөх цээж мэж ингээд айгуу тийм багтахад тохирсонтэй тийм нэг жадаагаад идэггүй тийм бидэг. Тэгэхээр ерөнхийдөө би нэг өөрөө бутик маань одоо хаана байгаа илээ те тэрийг чи өөрөө ямар одоо хүмүүст зориулж нэгсэндээ чиний үйлчлүүлэгч чинь ямар хүн бэ гэдгээс шалтгаалж нөгөө бараагаа олор өмдөнд болохоор яг гоёо гэхээсээ илүүтэй бас нөгөө тос кашмир гэдэг одоо энэ тос кашмир гэдэг энэ одоо яг дизайнер брэнд тий одоо Монгол юм ихтэй тос кашмирны зүйлс их байдаг. Ерөнхийдөө тос кашмирны зүйлс маань германчуудад маш их таалагддаг. Тийм болохоор ихэнхдээ тос кашмирны зүйлүүдийг үлгцэн. Анх орж ирэхэд энэ маань би танарт нөгөө нэг бутикны бичлэгэн дээр та харсан энэ өр ингээд амар исэн цахан ингээ бүр ингээ муухай мөгөн цөрдөө заваарцсан. Тэгээд энийг будаж янзлаад тэгээд би H&M-ийн хүмүүс энэ нэг Jonathan Adler гэдэг амар алдартай дизайнер тэр хоёрын хамтарсан team cooperation team коллекцийн гоё баар авсан байгаа. Энд амар гоё баа. Би эндээ бүр амар хайртай. Тэгээд энд болохоор би Vogue сэтгүүлийн 40 жилийн ой. Би та нартай нэрээ Vogue сэтгүүлийн 40 жилийн ой тохиолдуулалтанд дийлэгдсэн юун дээр үзэсгэлэнгээс бичлэг хийсэн те. Тэгээд энэ ингээд яг би нөө сар болгон Vogue уншдаг. Тэгээд энэ маань 2019 оны Vogue-ууд 2020 оны Vogue тэгээд 2021 оны Vogue ингээд байгаа.
Тэ одоо энд болохоор хамгийн сүүлд нь Новембер 2021 гэсэн би 12 сарын 1 сарын 2-нд гэрт байгаа. Тэг би уншсныхаа дараа дандаа авчирдаг. Би гэртээ тухтаа уншаад тэмдэглэх юм бэ л тэмдэглэж авчаад тэгээд дараа нь энд бутик дээр авчираад тавьчихдаг. Энэ болохоор нөө Меган Хейсийн Elegance гэдэг амар гоё ном би танарт харуул. Миний номын санд идэг би танартаас Меган Хейсийн номын цуглуулга үзүүлж исэн. Гэхдээ би энийг бол бутиктэй зориулж дахиж авсан байгаа. Өөрийнхөө номыг бол зээлэхгүй шүү дээ. Тэгээд бутиктэй хэдийгээр бутик минийх ч гэсэн. Тэгээд энэ хардаа ийм гоё алтлаг. Тэгээд гоё зургуудтай Elegance гэдэг. Ерөнхийдөө нэг найз мэз нь хувц өмсөөд энэ хувцсны өрөөнд байж хахад энд суугаад нөгөөх нь ингээд гоё ном хараад ч юм уу сэтгүүл мэтгүүл эргүүлээд өөдөхгүй шиг сууж ивэл гэсэн санаатай. Тэгээд энэ болонг бол ерөнхийдөө тийм учиртай хийсэн. Тэгээд корона гэдэг данч одоо орж ирсэн хүнд кофе мофи тийм юм хийж өгч болохгүй. Тэрнээс энд ингээд суугаад кофе унгаа ном эргүүлээл тэгж олно. Энэ саарал задгайстай гоё ягаад нартаа би энийг зарагдахгүй бол өөрөө авнаа гэл ерөнхийдөө өмсөөлөө тавьсан. Тэг өөрөө ер нь барыг авах байхаа ганцхан байгаа байхгүй юу. Тэгээд энэ болохоор Тос Кашмирийн гоё кардиган. Үнэхээр бүрийн загвар хийц мэдсэн хартаа ийм гоё. Ингээд ийм өрмөц тэгээд энэ дээрээ та нар зөвхөн зураг авалтын л хар юм амар юм өрмөц. Нохотой тэр энэ охин ийм гоё хормон ийм гоё нэгсэндээ доод л ийм гоё сул өрмөц стилтэй. Энийг бол манай цонхон дээр ингээд өмсөлцөн байхад бүр яг зөвхөн энэ цамцнаас болж манад айгүй хүн орж ирдэг. Тийм хөрхөн тэгээд энд оролтнуудаа тавьсан. Тэгээд ерөнхийдөө энэ ширээгээ би өөрчилнө. Энд болохоор ерөнхийдөө улирлын чанартаа тэгээд яг нөө Монгол биш Итали Франц бараагаа ингээд яг тавьчихдаг 100 бол ингээд энд дандаа дайшинцнууд үлгүүтэй идэг. Одоо яг нөө өвөл болохоор би ингээд дандаа ноосон цамц тийм ноосон дайшинцнууд үлгцэн байгаа. Энэ миний цаг болохоор бүр үнэхээр энэ хамгийн их комплимент авсан. Энэ бутик дотор ер нь хамгийн их комплимент авсан зүйл бол энэ цаг. Энийг би Maison du Monde-аас авч ирсэн. Би та нартай бичлэгэн дээрээ дурдчихсан шүү дээ. Бүр нэрийг бичээд description box нэрийг биччихсэн. Энийг бас ингээд story дохор хүн бас story дох болгонд хүн асуудаг. Энэ цаг хаанаас авсан бэ гэд. Энэ цаг үнэхээр гоё сүртэй. Тэгээд би энээс олж бас энийг бас манай үндэ нэг чиг бутиктэй болохоор өөрөө гоё юм сонгочоо гэртээ тийхгүй юм гээд гомдлоо. Тэгээ би гэртээ авч тавьсан. Энээс арай өөрийг нь. За энэ болохоор энэ айгуу тийм дайжгүй загварлаг одоо жоохон залуу охтууд мохтуудад энэ болохоор ийм oversize гэдэг штэ тийм нэг жоохон нэг юм суулгаар тийм тэгээ ноолуурны холцтой тий 25% ноолууртай тийм холцтой ийм хөрхөн энэ бол ингээд өнгөрөө хар хөөх тэгээд хар улаан саарл гэдэг өнгөрөө байсан. Тэг энэ одоо ерөөс ингээд энэ гурвал үлдчихсэн байгаа. За энэ нөгөө юунда цонхондоо өмсөлдсөн байсан дашинз юм гоё урдураа зангиатай. Тэгээд энэс одоо ерөөсөө үлдсэн гурав. Энэ би өөрөө та нартай нөгөө Twitter-ээс нэг бичлэгэн дээр өмссөн байсан шүү дээ тий. Энэ айгүй гоё дашинз. Нэрхөө Гэхдээ манай юмнууд дандаа ингээд нэг үлдсэн. Тэгээд энийг нэр хүн авахар болсон. Энийг цааш нэхгүй болохгүй. Тэгээд нэг иймэрхүү дресснүүд, ноосон тийм дашинзнууд, энэ хөөрхөн магазин уулаа. Ноосон юм дашинзнууд. За тэгээд энэ болохоор ингээ айгуу гоё юм даавн цэвэр нэг юм даавн цамцнууд. Энэ цамц сонгохдоо би дандаа юм хажуудаа юм хөөрхөн жишээл энэ ингээд ханцундаа ингэж бант хэлдэг. Тэ доороо юм хартаа гэдэг ерөнхийдөө бас хөөрхөн загварлаг юмнууд энэ бас цамцных нь эндээ ингэж гоё бант хэлдэг. Тэгээ одоо жишээ би бас энд ингээл нэг иймэрхүү юм өмссөн. Дандаа нэг юм жижигхэн юм детайлуудад айгуу дуртай. Ер нь бол за тэгээд энэ болохоор ноолуур юуны холцтой, даавны холцтой цамцнууд гих мэтлэн иймэрхүү юмнууд байгаа. Ноолуурын холцтой өдөр тутмын юм цамцнууд ингээд тавьсан. Энэ болохоор зүгээр ингээд үлгэж мүлгэх ямар шаардлагагүй энийг ингээд тавьсан байхад ингээд угаасаа энэ ч одоо ингээд ийм өндөр исэн. Тэгээд ингээд хүмүүс
нэгсэндээ гарахынхаа өмнө ч юм эсвэл орж ирэнгүүтээ эндээс ингээд гартаа авдаг байхгүй нэгсэндээ манай нэгсэндээ талах шиг явдаг юмнууд гэсэн үг л те. Оролт болохоор яг энэ сезон нэг одоо болохоор би энэ ч тавьчихсан. Нөгөө ширээн дээр багтахгүйсэн болохоор тэгээд энэ гоё шар юуг болохоор би амар азтай бит хоёр ерөнхийдөө ингээд дэлгүүрт маань бараа айгүй хурдан ингээд нэг зарагдаад ингээд хоосон болох гээд байна. Тэгээд дахиад бараа авъя гэд бараа захиалаад ирсэн чи ингээд тавих газар ахгүй, үлгүүр дутагдаад үлгөх газар ахгүй. Тэгээд энэний доор уг нь ширээ сандлаа тавьсан байсан шүү дээ. Тэнгүү тэрийг хойшлуулж тийш нь болгонгуудаа эндээ ингээд энийг тавьсан. Тэгээд энэ шарыг болохоор интернетээс eBay гэдэг нөх хуучин юм зардаг юмнуудаас ингээд бүр хайжгаад энэ бүр vintage тансаг үслэг идэлэлт тийм тансаг бутикийн одоо тийм юу байсан байгаа хгүй өмнө нь хэрглэж исэн тийм юм. Тэгээ тэр дэлгүүр хаагдаад энийг зарах гад яг тавьсан байсан таараад тэгээд бит хоёр нэлээд хол машинаар очиж авч исэн. Тэг би нөгөө vintage тэгээд ийм алтлаг юмд бүр нугсгүй би тэгээд аль болох ийм vintage загварын юмараа дагнах гад би гадуур зарж байгаа орчин үеийн юмнаас илүү би ийм vintage юм авах гад тэгээд энэ амар гоёг авцсан. Өстой гоё би бүр амар баярлсан. Тэгээ айгүй их юм багтдаг. Энэ цанх маань болохоор артлаасаа энэ даалвч сүртэй харагдаж зөвчгтөр амар инээдтэй. Энэ палаж одоо ингээд энэ л үлдсэн. Өчигдөр яг хамгийн сүүлийнхийг нэг юм ихтэй ерөөсөө энэнийг хараад гаднаас хараад орж ирээд тэгээд энэ палажийг аваад гарсан тийм хүмүүс бол зөндөө. Тэгээд энэ палаж бол дороо дууссан. Тэгээ ер нь аль гэхдээ цонхонд юу өмсөж тавин тэр ер нь хурдан дуустгийн. Тэгэхээр надад амар их ажил болдог хгүй би ингээл арай гэж өмсүүлээл тавангууд хүн авчдаг амар инээдтэй. Эндээ болохоор би ингээд ийм болтой эсвэл уг нь болохоор би дандаа ийм жижигхэн 100 мөн бол ийм жижиг ийм модолкнууд ийм цамцнуудыг олноор нь ингээд үлгчдэг. Энд ингээд юу бүм болохоор ингээд энд үлгчдэг гэсэн. Энэ айгу хөөрхөн ширээ бас тэгээд ийм баар энэ тэр баар нь болохоор цэцэг хийгээд гаргаж тавьдаг юм. Манай кофений булан би кофенийхоо нөгөө машины кофегийн болохоор ингээд ийм юмд хийгээд тавьчихсан. Энэ болохоор угнлаа хийдэг суур ахгүй. Гэхдээ ингээд манай бутикний стилтэй жоохон төстөөд хийцэн ийм болохоор ингээд нэвт харагдаад тахгүй амар гоё цэвэрхэн их олон ирээмэр юм харагдаад тахгүй. Энэ кофений машиныг болохоор амар инээдтэй би. Манай байрны гадаа гэрээсээ гараа явж исэн чи манай тэр хавир хуучин юмны зах гээд гаражны зах гэж болдог аахгүй. Тэнгүүд ингээд өвөө эмээнэр ч юм уу хүүхдүүд гаражнаас юмнуудаа гаргаж ирээд зардаг. Тэгсэн чи энэ кофений машин харахгүй яваа гэнэ. Тэгээд цааш нэрээ хайрцагтайгаа баг хэрэглээгүйгээд тэгээд энийг авцсан. Тэгээ би ерөнхийдөө ихэнхдээ ингээд одоо нөгөө жижиг компани тэгээд бүх юмаа ингээд ганцаараа өөрөө ингээд эхлүүлж байгаа тийм гэсэн утгаараа би аль болох ер нь химхийг боддог. Тэгээ ингээд тавилан байлганда одоо нэг айхтар орлон одоо юу гэдгийг те дөнгөж эхэлж иж ингээл амар үнэтэй кофений машин тийш авмааргүй. Тэгэхээр би зүгээр ингээл гоё айтайхан кофе л гарч ивэл заавал тийм үнэтэй авах шаардлагагүй гэсэн утгаараа тэгээд манай өнгө намайг наач арай л юм аа гоё кофений машин авах юм уу? Би тэг үгүй би хувьяасаа нөгөө бизнестэй би мөнгө тэгж авч гэр бүлдээ саадтай одоо болохгүй үгүйгээ би бүр авахгүй. Тэг би энийг хямдхан тийм нөгөө гаражны зах гэдэг юмар зүгээр хажуугаар өнгөрч явж чад энийг цааш нэр нь хайрцагтай навцсан. Тэгээд нэг юм дөрвөн ширхэг юм одоо энэ уцаа зэмлэлийн дөрвөн ширхэг юм аягтай. Тэгээд кофенийхаа халбыг болохоор тийм Чингисийн водканы аяганд хийсэн. Энэ уул нь CD дэм 6 ширхэгтэйг манай ээж бэлгэнд архитан хамт авчирч ирсэн байхгүй. Нэг нэгээрээ хагарсаар агаад ингээд цөөхөлдсөн. Тэгээд би энийг нь хаалхаас өмнө би энийг авчих. Бутиктэй гоё лаага авсан. Тэгсэн чинь энэ бутикэд лааны маань 60 жилийн ойн баяр болж байгаа гинэ. 1961 оноос үйлдвэрлэлээ явуулж байгаа ийм гоё Францын айхуу гоё лаби бүрстэй энэнд ямар дуртай гэж. Тэгээд үнийгээ аваад яг би дандаа зөвхөн сарнаа хийсэн хэрэгэлдэг. Тэгээд торгон цаасан дээр өндөр нь амар гоё болдог бол та нартай өнгөтэй. Ийм гоё хардаа. Энэ 60 жилийн ойг тохиолдуулаад хийсэн юм нөгөө тусгай хуулбар ингээд амар гоё агааз. Хайрцагнаас бол баг ууднаас нь л угаасаа миний лаа үнэрт чинь. Тэгээ манай бутик угаасаа яг энэ сарнаагаар үнэртдэг. Тэг би миний бас үнэртээ бас айгу гоё юм билээ. Би тэгтээ жоохон болгоомжлоод
авчгаар нөгөө утгагүй бас дахиад когогоо санаадах юм болов гэд би ерөөсөө өөрөө сэргэлж чаддаггүй байхгүй когогоос. Өөр гэхдээ энэний харин энэ сарнагийн хэрэгэлдэм билүү яад юм блэ гэд тестерийг авчихсан хэрэгэлж үзэж байгаа. Тэгээ хий тоноод уйдах нь харъя. Ямар гоё юм бэ? Шилэн хүртэл бүр юм ягаан туяатай. Вау. Үнэхээр гоё юм. Өнөөдөр камера үлдээчиж тэгээд өнөөдөр би газ уцаараа ингээд ерөнхийдөө бичлэгээ төгсгөчих гэж бодоод тэгээд бушуухан шиг эдит хийгээд оруулахгүй л айгүй та нартай би тэгээд за одоо цаг нь өнгөрцөн гэд ингээд оруулахгүй ер нь өнгөрөөцөн амар их тийм надад материалууд гэдэг бичлэгүүд тэгээд энэ удаад би ямар ч байсан гэс бичсэн зүйлсүүдээ бушуухан шиг эдитлээд оруулчих та нарт маань сонирхолтой байж магадгүй засарсны дараа ажилдаа буцаж ороод тэгээд яг юм өөрийн нэгсэндөө бизнесээ өөрөө бүх юмаа хариуцаж хийдэг юм нэг хүний Германаар бол Einzel Unternehmen гэдэг яг юм нэг хүний юм компанид ажилдаа буцаж орохдоо тий ямар хөө байдгийг та нарт сонирхолтой байсан байж магадгүй гэж бодоод би бутик влог юм бяцхан тийм влог хийчих гэж бодсноо хуваалцлаа ингээд би тэгээ бас энэ бутик байдаг хотоо би та нартай нэг танилцуулна гэж бас бодож байгаа. Энэ хөөрхөн хот гэдэг. Тэгээ би та нарыгаас энэ хотоороо аялуулна. Дээр нь би тэгээ хавар зуны гоё бараагаа авчаад дийлэгчээд би та нартай манай бутикт ямархуу бараануудаа яаж хослуулж яаж өмсөх үү те тэгээд бас яаж авах юм бол яаж авмаар энэ тэрийг дэлгэрэнгүй танилцуулсан тийм бичлэг хийх төлөвлөгөө байгаа. Тэр болтол ямар ч зам бутик ихнийхээ эргэн тойрныг харуулсан багаан стил үлдээсэн тийм бяцхан блог хийлээ. Ингээд үүтэй дараагийн бичлэгээр